Сайн мөн ч. За танаас бас дахиад л нэг юм асуух гээд. За одоо манай судасны пэйж дээр одоо жирэмсэн эмэгтэйчүүд одоо жирэмслэлтийн үеэр ингээд судас нь ингээд яг хөргөссөн. Тэгээд одоо энэ дээр ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг нь бол RFA эмчилгээ ер нь хийх хэрэгтэй байдаг уу гэж асууад байгаа байхгүй. Тэгээд та энэ дээр мэдээлэл өгөөч. За мэдээж хамгийн их одоо нэг судасны бүдүүрэл үүсэж байгаа хамгийн дийлэх шалтгаан бол жирэмслэлт гэдэг. Жирэмсэн үед бол судасны өргөсөлтийг барихын тулд судасны аймс өмснө. За тэгээд одоо судасны өргөсөл одоо сүүлийн саруудад улам ихсдэг учраас судасны даралтад аймс өмснө. За ингэж явж байгаад мэдээж жирэмсний дараа бол нөгөө хэвлийн даралт байхгүй болсонтой холбоотой судасны өргөсөл багассан юм шиг харагддаг. За багассан юм шиг харагдаж байгаа боловч судасны өргөсөл маань нэгэнт үүссэн учраас хэвийн болно гэж байхгүй. Тэгэхээр ер нь бол 6 сарын дараа давтан үзүүлээд мэдсэлийн эмчилгээнд орох шаардлага бол байдаг. За мэдээж эхний жирэмслэлтээр судасны өргөсөл үүсээд за төрсний дараа алга болцсон юм чинь ингээд ихэвчлэн хүмүүс хайчдаг. За тэгэнгүүт дараагийн жирэмслэлт болно тий. Дараагийн жирэмслэлтээр судасны өргөсөл маань улам их нэмэгдээд за тэгээд судасны диаметр маань маш их хэмжээгээр тэлж өргөсөөд за маш их хэмжээгээр гогцоорж өргөсөөд маш их одоо хүндэрч ирдэг. Тэгэхээр ер нь бол эхний жил дээр магадгүй эхний анхны төлөлт дээр ч юм уу те судасны өргөсөлтөй болсон болвол за мэдсэлийн эмчилгээг төрснөөс хойш 6 сарын дараа давтан үзүүлээд за тэгээ мэдсэлээ товлоод мэдсэлийн эмчилгээ хийх шаардлагатай байдаг. За тийм л байна да. За баярлалаа мэдээлэл өгсөнд.